ашиг нь 884 төгрөг гарчаад байна шүү дээ. Наадхасаа 117-оор өр мөрөө төлөөч дуракуудаа л гэсэн тогтоол гарсан. Ер нь тэгээ энэ зам ингээд ашигтаа ингээд анханасаа ингээд мөнгө болоод явж исэн юм бол тэр мөнгөний юунд зарцуулсан эхлээд өрөө төлдөг. Тэр мөнгөөр нь тэр компани амьдрч ийсэн. Тэрнийгээ тэр компани захирал нь их хурал дээр болсон нэг юмн дээр баяр баясгалантайгаар мэдгдсэн шүү дээ. Наач бол манай компаниг жинхэнэ тэжээж байгаа зам байхгүй гэж. Тэдний компаниг тэжээх гэж тэр замыг аваагүй. Тэр үн үнсэн үед бол олон машин, 1000 машин явдаг байсан чи 10,000 машин явдаг болсон. Тэр замыг авснаар. Тэгээ эдийн засгийн ач холбогдолтой. Ингээд хэд вэ? 22 оны 5 сарын 31-нд өөр авалга байхгүй. Одоо би хөгжлийн банкны өрхөг сонсохоор асуудал байхгүй дууссан шүү дээ. За нэг юм төвхт. За ингээд маш олон засгийн газар намжид. Энэ олон засгийн газар намжид байгаа чи энэ засгийн газруудын буруу биш байхгүй. Асуудал үүсчлээ. Тэгээд ерөнхий сайд бүхэн зовлон байна, салбарын сайд бүхэн зовлон байна. Яавал зөв шийдчихв, яавал одоо болох уу гэд ингээл тус тустай ингээ юм гаргаад явсан дээр. Ингээ болоо 299 дээр. Алтан уягт ямар ч хамаагүй шүү. Намайг илүү тэр чирч оруулсан. Хулгай өөр хийж, хуулийн хулгай өөр хийж, протоколыг худлаа үйлдсэн тэр оюун болдод хариуцлага тооцсон. Шудрагаас тогтооно. Би тогтоо шүү. Монгол хууль гэж байдаг юм бол шудрагаас тогтоох хэрэгтэй. 256. Би бүгдийг ярихгүй байгаа. Би тэр ихнийх дээр чинь баг цаг 44 минут битгэхгүй. Би 7-8 цаг ярьсан байл. Би одоо жаа товчиж байгаа шүү. За энэ ямар нэртэй тогтоол гэж. Оо тий 299 дээр би нэг үгний бэлж. Хөөш зам авах гэдэг тогтоол биш байхгүй. Тэр бол нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тохиол Монгол улсын засгийн газар чинь тийм том юм ярьдаг байхгүй. Тэгээ нэгдүгээр тэр зам авах, хоёрдугаар тэр хаттын нарийн царгийг нааша цагаан хад хүртэл оруулах гэсэн юм хоёр юмтай тогтоол байсан. За 256 дээр. За энэ өөр ямар нэртэй тогтоол өгөхлөөр төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай. Маш чухал зүйл.